Шинжлэх ухаан тань мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 зундлаа төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг спортын бараг Америкаас ураатай Заяа спорт шоп болон од мөндөр суугийн дэмжигч Алтан гишүүд маань. Та бүгд түргэж байна. За шинэ оны мэнд түргэе. Шинэ оны мэнд. Хоёул шинэ оны ажлын эхний өдөр од мөндрийн Тий. 2026 оны хамгийн эхний нэвтрүүлэг. Хамгийн ихний бичлэгийг хийж байна тий студид. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараар хоёулаа за 1962 онд очино. Газар нутгийн хувьд үзэгдлэнд Куб арал дээр очино. За 62 он гэхэр яг хүүтнээний оргил үе болж байгаа. За энэ үед бол Куб улсад нэг онцгой түүхэн үйл явдал болсон. Тэр талаар өндөр ярих гэж байгаа. За 20 дугаар зууны хэн хагаст хүйтэн дайны эд өрнөж Америк нэгдсэн улс зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот улс хоёр дам дайнаар за прокси вар гэдгийг би дам дайн гэж нэрлэдэг байгаа. За ийм төрлийн дайнаар дэлхийг хоёр хувааж байх эгзэгтэй үед 13 хоногийн турш үргэлжилсэн цаашдаа хамжирсан бол хүн төрөлхтний мөхлийг авчирч болох байсан нэгэн үйл явдал талаар өнөөдөр ярих гэж байна. За энэ одоо юу нь ярих гэж байгаа үйл явдлыг бол дэлхийн түүхэнд одоо Кубын Пужингийн тулгарал гэж нэрлэдэг. За англиар бол crisis буюу хямрал гэж байгаа. Гэхдээ жоохон утгачлаад бодоход энэ яг одоо Пужингийн тулгарал гэж нэрлэх нь оновчтой байна гэж миний зүгээс үзсэн. Тэгээ энэ явдлыг чинь бол нөгөө дэлхий өөрөө цөмийн дайнд хамгийн ойрхон очсон. Тий. Хямрал гэдэг шүү дээ, тий. Тэгж нэрлэдэг тий. За түүхэн нөхцөл байдлыг нь одоо ярихаар ч одоо бүр дэлхийн 2 дугаар дайнаас л эхэлчихэж байгаа. Хүйтэн дайн ч одоо 1947 оноос эхэлж ийн гэж үзэж байгаа шүү дээ. За Трумэн доктриныг буюу одоо Трумэний зарчим гэх юм. Одоо тэр бол үндсэндээ дэлхийд дахинд одоо дэлхийд дахиныг гал төмөр мэт нөмөрч болзошгүй байгаа тэр коммунизм гэж одоо our way of life гэж яриад идэх тухайд одоо капиталист либерал одоо тэр нийгмийг одоо коммунизмын нөлөөнөөс хамгаалах тийм одоо зарчмыг Харри Трумэн гэж ерөнхийлөгч одоо гаргасан тэрийг бол одоо Трумэний зарчим гэж нэрлэдэг байгаа. За энэ зарчмынхаа хүрээнд одоо 2 жилийн дараа Европт НАТОг байгуулж байгаа. За НАТОг одоо байгуулсан талаар НАТОг анх байгуулагдсанаас хойш одоо ер нь одоо Орос Украины дайн хүртэлх нэг одоо үүсэл хөгжлийн талаар нэг нэвтрүүлэг хий гэж би бодоод байгаа. За ингэж одоо НАТО байгуулсан. За нөгөө талд тэнгууд тэрнтэй одоо сөргүүлээд Зөв Европ Оросоор нийлж хаад Варшавын гэрээ гэж байгуулж байгаа шүү дээ. За эндээс ерөнхийдөө баруун зүүнний хагарал, за либерализм, за эсвэл одоо эдийн засгийн талаас нь капитализм те. Капитализм, коммунизм хоёрын хагарал одоо үндсэндээ хүчээ авч яана гэж хэлж болно. За атомын бөмбөг талаас нь ярих юм бол одоо Лос Аламост хөгжүүлсэн атомын бөмбөг 45 онд Америк нэгдсэн улс атомын бөмбөг хөгжүүлсэн даруйдаа шууд Хиросима Нагасакид авч тэр атомын бөмбөг хайж одоо хичнээн аимшигтэй зэвсгүй гэдгийг дэлхийд дахинд харуулсан. За энэс 4 жилийн дараа зөвлөлт холбоот улс дахиад өөр ингэсэн атомын бөмбөгтэй болсон. За хөгжлийн хувьд бол Америк одоо ямагт төрүүлж яваад байгаа зөвлөлт холбоот улсаас. За тэгээд одоо хүчин чадлага тэр чинь нөгөө нэг бөмбөгний хүчнээс гадна тэр бөмбөгийг ингэж аваачих одоо тусгал холын зай нөгөө онгоцоор аваачдагч байна уу, пуужингаар аваачдагч байна. Тэр нэг тусгал зай гэсэн нэг юу байгаа шүү дээ. Үзүүлэлт байгаад байгаа шүү дээ. Тэр үзүүлэлтээр ярих юм бол Америкийн B-52 бөмбөгтөгч онгоцууд одоо Оросд довтолж чадхаар байсан. Хизээ угаасаа яг аваачаад ингэ байрлагдсан чинь юуны одоо тухайн хамгийн хүчтэй одоо Америкийн цөмийн зэвсэг хүчтэй цөмийн зэвсэг гэвэл Тор, Жупитер гэсэн тийм пуужингууд байсан. Тэрийгээ бол Турк, Итали, Их Британд аваад байрлал. Одоо Москвагийн өнцгөөс харах юм бол урд зөгтнийг, за баруун урд зөгтнийг, баруун хойд зөгтнийг гэдэг ингэ үндсэндээ баруун талаас бүсэлсэн байралтай пуужингуудаа ингэ байрлуулсан. Тэр нь бол шууд харуулхад Оросын томоохон хотууд дээр буух боломжтой ер нь. За Орос газрын зүрх дээр том харагдаад байгаа боловч ихэнх гол хөгжил нь одоо хотууд нь баруун одоо Уралын нуурнаас баруун тишэл байгаа шүү дээ. Тийм маш жижигхэн зурвасхан газар баруун хэсэгтэй. Тийм байгаад байгаа. За эсвэргээрээ харин зөвлөлт холбоот улс бол одоо бас цөмийн зэвсэгтэй боловч тусгал нь арай ойрхон. За эн чинь юу гэж нэрлээд Америкийн одоо пуужингуудын тусгал нь 4600
км гэдэг байсан баха тухайд. За Оросыг бол хамгийн ихтэй 3000. Тийм. Тэгэхээр одоо ингээд за хүнээр төсөөлөх юм бол Америк нь илүү хүчтэй, тэгээд ингээ хоолойг нь багал зурдсан. За нөгөө Орос нь болон цохих гээд ингээ хүрхгүй тийм байдалтай нэг богино мөчтэй гэх юм уу. Тийм байдалтай болцсон байсан үе гэж ерөөдөө төсөөлж болох юм. За энэ үед одоо Фидель Кастрогийн одоо Кубын хувьсгал гараад ирсэн. Кубчиг коммунист улс болсон. Тэгэхээр одоо үндсэндээ за яг энэ тухай одоо Фидель Кастрогийн дарангуйллын тухай манай нөгөө цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг дээр нэг дугаар хийцсэн байгаа. За энэ үед бол одоо маш ойрхон юм коммунист улс байгаад тахаар тэрийг одоо төрийн эргэлт хийх гээл бүр янз бүрээр маш их үдсэн мэдэн шүү дээ Америкийн талаас. За тэнд нэг гахаан болон гэд Bay of Pigs гэх тий. Тэн дээр нэг бүтлгүй юу хийсэн. Тэн дээр Америкчууд маш буруу тооцоол хийсэн л дээ. Одоо юу бид нэр ингээд юугаар гахаан болонгаар давталгаа хийх юм бол энэ одоо Кубын ард түмэн Кастрог унагахаар босно гэж тооцчихсон. Тэгтэл огт тийм болоогүй. Кастро суртал хуйлга үнэхээр мундаг хийцэн байсан. Дээрээс нь өөрөө үнэхээр мундаг харизмтай удирдахч байсан учраас огт тийм болоогүй. Тэгээд гахаан болонгийн тогтолгоо бол маш бүтлгүй юм болсон. За Кеннеди бол үнэхээр нөгөө түүхийн ерөнхийлөгч гэж харагдаж байсан. Тэр чинь 44 хүн настай байсан шүү дээ хойд те. 43 таач л 44 таач л. Тэгээд одоо энэ дээр бол Кеннедигийн байр суурь бол ганхаж байгаа. Кастрогийн байр суурь улам бэхжиж байгаа юм. Кастрогийн байр суурь бэхжинэ гэдэг чинь Кубад зөвлөлтийн байр суурь улам бэхжиж гин гэсэн үг болно шүү дээ, тий. За тэгжил 1961 оны 10 дугаар сард зөвлөлт холбоот ус цаар бомбыг туршсан. Энэ бол 50 мегатонны хүчтэй тухайн үед дэлхийд хамгийн хүчтэй цөмийн бөмбөг байсан. За юу штэ Хирошима Нагасаки чинь 16 17 нөгөө нэг арай жижиг нь болохоор 16-аас 17 килотон нөгөө Fat Man гэдэг том нь болохоор 20 килотонны одоо юутай хүчин чадалтай тийм цөмийн бөмбөг байсан. Тэгэхээр 50 мегатон гэдэг чинь Fat Man-аас даруй 250 дахин хүчтэй том атомын бөмбөг болж таарч байгаа байхгүй. За Никита Хрущев гэдэг одоо удирдагч Оросын талд байсан. За энэ нөгөө нэг Кубын пуужингийн хямралд одоо оролцогч хоёр гол хүчин болох Америк нэгдсэн улс одоо зөвлөлт холбоот улс хоёрын талаар ярихлаар тухайн үеийн удирдагчдын зан характер одоо хэр одоо аюултай улсууд вэ гэдэг талаас нь юу ярих гэдэг. За Никита Хрущев бол за мэдээж өмнөх Сталиныг бодвол хайцсангуу зөөлөн хүн байгаад байгаа. Одоо юу одоо Сталины үеийн тэр бүх аллах ядлах дарангуйлал тэр бүх юмыг одоо шүүмжилж гарч ирсэн тэр үеийг бол Хрущевийн дулаар л гэдэг шүү дээ, тий. Оросоор бол натоплины гэж нэрлэдэг юм. Яг тэр дэлхийн 2 дугаар дайнаас хойш Хрущев төрд байх хугацаанд нөгөө хавчин гадуурхад хилмигдэлт ерөндөө 1 дугаар дайн дууссан байсан. Хамаагүй зөөлрсөн ард олон нийтийн сэтгэл санаа нэг уужраад тайвшраад бас нэг ирээдүйн сайн сайхны төлөө нэг дайн дууссан, нэг хэцүү юмны ард гарсан. Бас нэг одоо юу гэх юм хүмүүсийн дундад итгэл найдварын очтой сайхан амьдрал амар амгалан амьдрал мэдээж хажуугаар нь үдэл суртал бол байгаа. Нэг тийм үе байсан учраас энэ үеийг атоплени гэж нэрлэдэг юм арсан төгөнд. Зөв. За тэгээд зан характерын үед бол за мэдээж яг юугаар бодчихлаа. Сталинтай харьцангуйгаар л боддог нь бас их тийм зөөлөн нээлттэй хүн. За тэгтээ энэ хүн бол бүх шийдвэргөөрөө гаргаж чадахгүй. Цаана нь политбюро улс төрийн төвчөө гэдэг юм байж байна. За бусад коммунист орнуудад одоо тэр чи одоо коммунистийн хамгийн одоо коммунист блокийн хамгийн ориглон зөвлөлт холбоот ус өөрөө байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бусад орнуудаас одоо харж хүлээх юм байна. Үзүүлэх дарамт шахалтууд хүртэл байна шүү дээ. Ер нь бол тий. За тийм байгаад байгаа. За Кастрогийн үед Флоридагаас ердөө 150 км зайтай коммунист улс байгуулагдчихсан байсан. Энэ ч юм бол маш ойрхон биш шүү дээ. Завар яваад очих хэмжээнд л баг тий. За Америк нэгдсэн улс Кастрог унах гэж ерөөсөө энэ бол бүр маш их үйл явдал болж исэн билээ. Одоо 26 нүүр одоо бүр таймлайнаар ингэж гаргацсан. За өдөр баг ингэ гаргацсан. Тэр нэг нэгдсэн улсын нисэх хүчний генерал гээд нэг нэрийг марчлаа. Нэг тэр хүний одоо нэг тийм 26 нүүр нэг тийм жагсаал гаргацсан байлаа. Бүр өдөр сутраа нэг гаргацсан. Энэ өдөр ингэж одоо Кубд байгаа коммунистийн дэглэмийг унгнаа гэд. Тэгэхээр одоо эн чинь үнэхээр өөрт нь 150 км зайтай ирсэн. Одоо нэг янз бүрээр ингээл юунд оруулаад байгаа, нэнтгэнд оруулаад байгаа хөөхгүй. Одоо юун гэх чинь зөвлөлт талд гэх чинь өмнөд Солонгос
одоо Америкийн нөлөөтэй байгаад байдаг, Япон Америкийн нөлөөтэй байгаад байдаг, Тайван Америкийн нөлөөтэй байгаад байдаг. Энэ материал ерөөс ингэж нэгээ ингэж тал бүрээс бугуй шагаасан байдалтай болцсон байгаад байгааг юу л гэдэг байгаа хүйтэн дан гэдэг байгаа шүү дээ. За эдийн засгаар боомлж үтж байгаа баах нөгөө эмбарго тавьчихсан, хориг тавьчихсан. За дээд бүтцийн янз бүрээр саатуулж хөгжлийг нь янз бүрээр саатуулж байгаа. Кастрог хідэн ч удаа одоо алах гэж оролдов те. За ийм байдалтай болчиход байгаа маа. Тэгэхээр чин одоо үндсэндээ зөвлөлтийн талаас бол Америкийн эсрэг одоо ашиглаж болох нэг том хүзрэн куб байгаад байгаа. Тэрийг хамгаалах хэрэгтэй болчиход шүү дээ. Никита Хрущев чинь те. Ямар ч үнээр хамаагүй Америкийн яг хамар доор нь одоо ингээ хамар доор нь байгаа шүү дээ. Яг үнэ те. Кубыг Энэ доор нь ингээл барилцсан. Харилцаа холбоогоо сайн байлгах нэг шаардлагатай. Тий, нэг шаардлагатай. Тэгэд бүр тусламжийг хэвээр хагтал нөгж ирсэн шүү дээ те. За энэ бүхнээс үүдэлтэй Америкийн нэгдсэн улс дахиад шууд цэрэг оруулах юм байна гэдэгт Куб зөвлөлтийн тал бол бүрэн итгэлтэй болсон. За үүнээс сэргийлэх зорилгоор 62 оны дундор Хрущев Кастро хоёр ярилцж хагаад зөвлөлтийн цөмийн буужинг Кубд байрлуулахар шийдсэн гэсэн. Энэ бол одоо энэ хямрал үүсэх түүхэн шийдвэр нь байгаад байгаамаа. Оросууд Америкийн талд аль ч хотыг хэдхэн минутын дотор устгах чадвартай болсон гэсэн үг. Өмнө нь бол тусгал нь хөрөхгүй байгаадсан. За Хрущевийн талаас бол давуу талтай нөхцөлд Берлиний хотын статусыг ярих сонирхолтой байсан. Энэ ч нөгөө Берлиний хаан баригдсан байгаа. Тэгэхээр за Герман бол хуваагдсан байгаа. Гэхдээ яг үндсэн стратегийн төв болсон Берлин хот нь аль талдаа орох вэ гэдэг дээр л одоо маш их гэрээ хэлцээр явагдчихсан үе байдаг шүү дээ. Тэгэхээр Кубд фужингаа аваачаад тавьчаад ярихаа нэг өөр асуудал болох гэдэг шүү дээ. Тийм бай. Тий, тэгэхээр энэ улс төрийн хувьд бол нэг ийм болчиход байгаамаа. За нөгөө тэгүр залуу Кеннедиг за гахаан болонд бүтлгүүцэн дээр нь дарж авах сонирхолтой байсан. Тий, эн чинь бол одоо нэг дэлхийн 2 дугаар дайнд ялцсан гэдэг нэрээрээ л бүр ингээд моментаа аваад хүчээ ингээд аваад яваад байгаа шүү дээ зөвлөлт явах чинь тий. За тэрэн дээр бол Кеннеди гахаан болонд нэг бүтлгүүл ажиллаа. За энэ яг хуу Кеннеди бол ерөнхийдөө тухай тэрэн тэргүүн байсан нь үнэн. Гэхдээ миний бодлоор бол гол төлөв тагналдаг газрын бүтлгөө сууд дутуу судалгаатай холбоотой юм болцсон гэж би ер нь бодоод идэв. За 1962 оны 100 хөдөө аж ахуйн технологийн бүтээгдэхүүн нийлүүлэх нэрийдлэр одоо 1500 км-ийн тусгалтай SS4 3000 км-ийн тусгалтай SS5 буужингуудыг Кубд байрлуулж одоо ухсарч эхэлсэн гэж байна. За энийг бол Амадир ажиллагаа гэж нэрлээд байдаг. Тэр энэ нэг тухайн үеч мэдээж янз бүрийн тагнуулууд байгаа нь ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр нөгөө ийшээ Куб руу аваачиж байгаа тэр нөгөө цэргийн тэр чи шөмбөгч онгоц юм ингээл янз бүр бүх юмараа аваачих шүү дээ. Тэгэнгүүт бүгдэнд нь өвлийн өвцөө гэж болоодсон. Бид нэг ингээ та нарыг одоо Оросын хамгийн хүйтэн бүс рүү одоо шилжүүлэн байрлуулах гэж байгаамаа гэх. Тэгэхээр нөгөө тагнуулууд нь за Оросууд одоо маш их дулаан хувцас нөөцлж хагаад одоо ингэж яваад нэг тэр Куб руу явах чинь яавч бодохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хойд туйл руу. Тий, хойд туйлын бүс рүү тийшээ л одоо анхаарлаа хандуулах шаардлагатай. Тий, тийшээ одоо чулуу хөлгөж шүү дээ. Тийм байдлаар одоо яваадсэн. Тийм учраас бүхэл бүтэн тэр одоо нэг Кубд аваачаад чинь юуны пүүжиг хөөрөх зурсууд биелдэж шүү дээ. Бетонжуулаад газар доорх юмнуудаа барайл те. За тэр ингээд юмнууд нь байрж эхлснээс бүр 3 сарын дараа Америкчууд мэдж эхэлсэн гэж байна. За тэг 3 сарын дараа мэдчихэл нөгөө Кеннеди чи сандраал Хрущевтай холбогдоод энд юу болоод байгаа юм бэ? Энэ Кубд одоо ийм болоод штэ гэсэн чи Хрущев бол ёстой тийм байхгүй гэл гүрээсээр л байсан. За тэгээд 10 дугаар сарын 16 гэдэг одоо энэ юуны Кубын пуужингийн тулгуурлын хамгийн ихний өдөр гэж үздэг. За энэ өдөр бол U2 тагнуулын онгоцноос авсан фото зургууд Кеннедигийн ширээн дээр ирсэн багтаа. За маш урт юм бетон хөөрөх зурвсууд ингээ харагдаж байгаа юм. За пуужин тээвэрлэх том машинууд ойлгомжтой шүү дээ. Амар урт машинууд байдаг шүү дээ. Одоо нэг юугаар парадаар харагдаж идэг те. Тэр пуужин тээвэрлэх машинууд байгаа. Том түлшний танкууд харагдсан байгаа. За пуужин ухсрах ангаарууд харагдаж эхэлсэн байгаа. Энэ бол яалчгүй пуужингийн одоо цөмийн пуужин ухсрах үйл ажиллагаа мөн байна гэдэг нь одоо U2 тагнуулын онгоцноос авсан зүрхнээс харагдсан гэдэг. За нэг юм үйл явдал болж ирсэн байгаамаа. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад одоо яг энэ өдөр хоногуудын үйл явдлууд руу орно. За тэгээ маш сонирхолтой. Сэдв байна. Баярлалаа. За кино үзэж байгаа юм шиг санагдчихлаа. Харин айгуу гоё.
За энэ сонирхолтой дугаарыг маань ивент итгэж бол Зая Спорт Shop юм байна. За Зая Спорт Shop нь Мөндөр сувгийн хөтлөгч спортын сэтгүүлч Бацаягийн өрийг нь тий. Дэлгүүрийн байгаамаа. Тэгэхээр та бүхэн дэлхийн алдартай спортын болон өдөр тутмын хувцасны брэндүүд болох Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, Dr. Martens гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн өдөр тутмын спортын болон өдөр тутмын хувцас хэрэглэлийг хамгийн хэм дүнээр худалдаж авахыг хүсвэл Зая Спорт Shop-д очиход болно. За бүх бараага Зая маань Америк нэгдсэн улс болон Англиас авчирдаг учраас баталгаатай оригинал гэдэгт хэрэгэлцэх шаардлага байхгүй. За тэгээ Зая маань өөрөө нөгөө спортын тамирчин болохоор нөгөө спортын алдартай тамирчдын пүүз готлоонууд их авчирдаг юм байлээ. Тийм тэрний яг нөгөө сонирхчтой хувьд бол тэгээ нөгөө энэ тэнд олдоггүй. Тийм шүү дээ. Тэрдлгүүд байдаг. Эсвэл ингээд чатаар нь холбогдоод захиж асууж болно те. За Zaya Sport Shop маань саяхан нүүсэн байгаа. Тэгээ шинэ одоо нүгэд очисон салбар нь бол нисдэг машин худалдааны төвийн замын эсрэг талд маргад төвийн 2 давхарт юм байна тий. Маргад төвд юм байна. Zaya Sport Shop гэ том самбар байгаа юм байна. Facebook-ын Zaya Sport Shop холбогдох утасны дугаар нь 88-91-92 88-91-92. За ивент итгэгчтэй баярлалаа. За баярлалаа. Заяахын атлас нэвтрүүлэгч одоо миний үзэх хамгийн дуртай нэвтрүүлэг шүү дээ. За энэ юуны Кубын пүүжигийн тулгуурлал гэдэг байгаа энэ үйл явдал нь 13 хоног үргэлжилсэн гэж ер нь үргэлжилсэн байдаг. За тэрний хамгийн эхний хоногийн үйл явдлыг сая хамтран ажиллагчаа танилцуулахаас өмнө ярьчлаа нөгөө фото зургууд Кеннедигийн ширээнд ирсэн гэж байна. За тэгээд энэний маргаашаас эхлээд үндэсний аюулгүйн зөвлөлийн гүйцэтгэх хороо хуралдсан. За энэ бас том хүмүүсээр бүрэлдсэн нэг тийм гүйцэтгэх хороо байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан одоо Линдон Джонсон. За тэгээд бас янз бүрийн цэргийн янз бүрийн Женжи штабын генералууд байгаад байгаа. За энэ бол ерөөсө энэ нэг мууэр дайнд хөөрнө гэх нь ч одоо хайшин. Гэхдээ нэг хамгийн тэр чин үндсэндээ нэг цэргийн хүмүүс генералуудын гол хийдэг ажил нь гол одоо баримтлах хэвээр сэтгэхгүй нэх юм уу бараг те. Ерөөсө шууд цохилт үзүүлэлэгдэх. Тэгээ эн чинь бол байж болшгүй үйл явдал. 150 км-ийн зайтай цөмийн пууж авчраад байрлуулсан байна. Тэрийг мэдэгдээгүй тий. За тэгэхээр ерөөсө тэр нөгөө нэг сайтуудын устгаал гэж байгаа юм л та нөгөө хөөрх зургуудын тий. За тэгээд тэр тун дахиад шууд Кубд одоо халдан довтлоо. Тэр чинь өчнөө хэдэн зуун мянган цэрэг мэрэг авчраад Флоридад байрлуулсан хэзээ мөдгөд довтлоход бэлэн. Тэр одоо үнэхээр зөвлөлтүүдийн ч юм уу Кубын ч юм уу одоо айжсэн үнэн л дээ. Үнэхээр л хэзээ мөдгөд довтлох гэдсэн Америкчууд тий. Бодит аюул одоо үзүүл за үзэл зуртлын аюул үзүүлж байгаа. Түүнээс ч бодит аюул бол үзүүлэхгүй байгаа шүү дээ. Куб Америк нэгдсэн улс те. За тэгээд дипломат янз бүрийн шахалт үзүүлэх хэрэгтэй байна. Одоо нэг тэнгисийн болт гэдэг одоо далай тэнгисийн болт тавьдаг шүү дээ те. Тэргөө тавих хэрэгтэй байна гэдэг. За эднэрийн бол аль нь ч одоо дайнд игдэж болцшгүй ийм аюултай шийдвэрүүд байгаад байгаа. За энэ дэр бол Кеннеди ч өөрөө цэргээс гарч ирсэн ерөнхийлөгч биш те. Энэ бол цивил одоо иргэний удирдагч хүн байгаад байгаа учраас бүгдэн дээр нь л ер нь маш болгоомжтой л хандаад исэн байгаа. За түрүү нөгөөний Хуршевийн нөгөө зан чанарын талаас ярьсан. За Кеннедигийн зан чанарын талаар ярих юм бол бас ингэж ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч дундаа хайрцангуй милитарист биш. Тийм ерөнхийлөгчтэй ордог. За хэний оронд Линдон Джонсон ч юм уу Ричард Никсон ч юм уу байсан бол эвгүй шүү дээ тий. Эсвэл Буш уу? Тий, Буш байсан бол хамгийн ихтэй байдаг. Тий, хамгийн зэрэглэгч гэдэг. Тий. За тийм байсан бол эвгүй асуудал болж таарах гэж байгаа. За Хуршевийн оронд Сталин байсан бол юу болох вэ? Аимшигтэй тий. За Жанжи штаб нь ер нь агарын цохилт үзүүлээл гэж шаардаад байсан. Гэхдээ тэр дунд зөвлөлтийн хүн халагдвал шууд дайнд гэдэг. Тэнд ч юм бол за маш бас их буруу тооцоолсон л байт юм байлээ л дээ. Кубд нэг 4 5-6 мянган зөвлөлтийн цэргийн мэргэжилтэд ажиллаж байгаа гэсэн тооцоог таглалын төв газрынхан гаргаад ирсэн. Үндэ бол хуучин одоо дараа нь архивын баримтуудаас үзэх 40 мянга хүртэлх тооны одоо зөвлөлтийн цэргийнх нь ажиллаж исэн гэсэн. Тэр ч юм бол дангаараа бүр айран бүрдүүлэх хэмжээний тийм одоо зөвлөлтийн цэргүүд тэнд байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар нэг нь тийм энэ үед ч нөгөө surgical strike буюу нарийн цохилт гэдэг ойлголт байхгүй. Зүгээр бөмбөгд нь пуужингаар харуун их буугаар галлна. Тэр түнд бол одоо тийм нарийн юу хийх боломжгүй. Тийм одоо нөхцөл байдалтай байсан. Тэгээд эцэст нь ер нь бол одоо болт ямар ч ихний хэлжинд болт тавиадах яа. Тэнгисийн болт тавиадах яа гэсэн шийдвэрийг тэр чинь нөгөө юу одоо нэгэнтээ одоо юугаараа үзэж
тэнд цөмийн пуужин тавьж ийн гэсэн байрлуулж ийн гэж үзэж байгаа юм чинь тэр нь ядаж хяналттай явах дундуур нь таслан зогсоох зорилгоор тийм боолт тавих хэрэгтэй болчиход байгаа шүү дээ. За тэгээд 10 дугаар сарын 22-нд буюу энэ чинь 6 дахь 7 дахь өдөр нь байна да. Джон Кеннеди Кубад зөвлөлтийн цөмийн пуужин байгааг илрүүлснээр улс даяар зарласан. Одоо тэгэхэд Кубаас ямар ч төрлийн пуужин ямар ч улс руу хөөргсөн энийг бол дайн өдөөсөн гэж үзнэ. Тэгээд бүрэн хэмжээний хариу цохилт үзүүлнэ гэж байгаа. Одоо цэргийн бүрэн хүчин чадлаараа хариу цохилогдож байна. Full retaliation гэдэг шиг тийм. Тэрийг бол үзүүлнэ гэж байгаа. За энэ үед ингээд одоо хүн төрлөختөн ямар аюулд ороод байгаагаа дэлхийд даяар мэдсэн гэж байгаа. За ингээд тэгэхээр одоо 10 дугаар сарын 22 бол яг түүхэн одоо олон нийт мэдгдсэн талаас түүхэн өдөр болж байна тий. За далайн болт тавьсан хойно хуршиг бол за энийг бол төрөм гилэл гэж үзнэ. Бид нар бол хөдөөжихон бүтээгдэхүүн хийлүүлж хад ингэж төрөм гэлсэн учраас энийг хүлээн зөвшөөрөхгүй. За Кеннедийн засгийн газар гаднаа цэргийн сүр хүчийг үзүүлээд байгаа боловч цаагаараа бас инхийн шийдэл хайгаад исэн. Тэр чинь нэг дараа нь back channel гэдэг шүү дээ тий. Ардаар та нарууд юу болоод байгаа юм бэ? Нэг үнэн хэлээд ярилцчихъя л та гээд байгаа тал бас байгаад байгаа шүү дээ. За боолт тавьсны дараа зөвлөлтийн нэмэлт пуужин цэргийн хаамж атсан хөлгүүд одоо карантины шугамд тулж ирвэ гэж байна. За энэ яг энд одоо аюул үүсгэх гэдэг шүү дээ. Америкийн талаас битгий оруулаа гэсэн байдаг. Хуршивын талаас бол за наад хоргийг ч мэдэр хүлэн зөвшөөрөхгүй шүү гэсэн боддог. Тэгтэл одоо яг эн чинь бол эвгүй шүү дээ. Яг дунд тушаалын одоо цэргийн офицерүүд нь яг тийм газар дээр тулгарч байгаа нөхдүүд нь бас яах нь вэ гэдэг нь бас асуудалтай болж хаварч байгаа байхгүй. Тэгвэл энэ дэр хуршив бол бас нөгөө нэг яг өнгөн дээрээ хоёр өөр юм ярьж байгаа мэт боловч бас нэг дайн дэгдээч хийх хүсэхгүй л байгаа юм л да. За ямар ч байсан бити гал нэгэрэ гэсэн тушаал. Энд чинь нөгөө гол нь одоо хятадын юу ч зарчим ч гэсэн тэр шүү дээ төрүүлж гал нэхгүй гэдэг. Тэр бодвол одоо за ямар ч сан одоо ачаагаа хөргөх ёстой. Тэгтээ төрүүлж гал нэхгүй. Тэгэхээр одоо баг гал нэхгүй явсарга мөргөлдөх юм шиг. За тийм болохгүй гэсэн тушаалтай байсан мэт харагддаг. За энэ үед бол Кеннедиг хуршив хоёр захидлаар харилцаж эхэлсэн. За эхэндээ ерөнхийдөө гол агуулга нь одоо хуршивын тавьж байгаа бол шаардлага нь Америк нэгдсэн улс Кубад довтлохгүй гэсэн амлалт өгч байгаа. Тэгвэл бид нэр пуужингаа авъя. Эхний юу нь бол эхний захиа нь бол нэлээд тийм эвлэрэнгүй байдалтай. Бид нар одоо дайн гаргамааргүй байна. Тэгтэл одоо үнэхээр нөхцөл байд ийм болчоод байна. Бид нар одоо та нар одоо Кубад халдан довтлно гэдгийг чи бид нар мэдээд байна шүү дээ. Тэгэхээр тийм байдалтай нэг захиа илгээсэн. За энэ ч юм бол 26 захиа илгээж байгаа. 27-нд дахиад нэг захиа илгээсэн. Тэнгүүт тэр захианы өнгөөс нэлээд өөр бол явцсан. Нэлээд шаардангуй, нэлээд төрөмгий, захирангуй. Та нар Куб талдан довтлохгүй гэж амал дээрээс нь Туркт байгаа буужингууд аав. Нэмэлт шаардлага ингээд нэмэгдүүлж эхэлчихсэн тийм. Ахиулсан тий. Энд чинь бол нөгөө улс төрийн товчооны юу байгаа байхгүй. Ямар арчаагүй шаардлага тавьдیں۔ Тий. Өшөө юм нэхэж даа чи хүзүүн дээр нь хутгаа хаваачаа тавьчихсан байж тээ. Тэгж одоо улс төрийн товчоноос тэгсэн. Тэрний шахалтанд одоо хуршив орсон мэт харагдаж байгаа юм ер нь бол. За тэгээд энэ үед бас нэг яг энэ 27-ны өдөр бас нэг асуудалтай эвгүй үйл явдал болсон. Америкийн юу хоёр нөгөө тагнуулын онгоцыг одоо Кубын дээгүүр нисэж яхад нь буудаад унгацсан. За тэгэнгүүт одоо бүгд эвгүй ингэ сандралтай болж эхэлж байгаа. За энэ одоо нисгэгч нь бол амар өгцсөн. За энэ нисгэгч амар өгцснийг бол юуны Кубын пуужигийн тулгуурлын үед одоо ганцхан одоо хүний амнаас ирсэн тохиолдол үүдэг. Тэр нь бол энэ нисгэгч гэсэн одоо тооцоо байдаг. За Америкийн генералууд одоо тэр чинь гагаараас эсэргүүцэгч SAM гэдэг штэ тэр surface to air тэр одоо пуужингийн одоо талбайг нь устгах гэсэн тийм шаардлагыг тавьж эхэлсэн. За энд бас нэг амар юм болсон. Хамгийн одоо эвгүй үйл явдал гэж хэлж болох нь за Оросын шумбөгч ингэ доор ингэ явж байгаа шүү дээ. Тэр их ч нэг сонараар ингэ мэдэрнэ шүү дээ. Дээр байгаа Америкийн ус онгоцууд нь тэнгүүд тэрийг ингэ одоо ингэ хүчээр дээшээ гаргах гэж одоо газарт ингэ янз бүрийн нөгөө минууд ингэ далаа минууд ингэ тесэлд юм байна л да. Гэхдээ тэр нь бол юунууд бүр ингэ шумбөгч устгах хэмжээний биш. Зүгээр нэг тийм анхааруулах хэмжээний минууд. Тэгсэн чинь тэр шумбөгч онгоц дотроо цөмийн хошуутай торпед байрлуулж явсныг одоо ачиж явсныг мэдээгүй багт. Тий. Энэ дээр цөмийн хошуутай торпед гэдэг чинь нэг арталтаа синстэй ингээл шууд ингээл галдаг нөгөө цөмийн юуны шумбөгч онгоцтой гол зэвсэг байгаа шүү дээ. Тэр нь цөмийн хошуутай байсан гэж. За
энэ үед холбоо тасарсан. Энэ ч нэг холбоо харилцаа бас нэг далайн гүн рүү оронгууд алдагдчихдаг тийм найдвартай биш байсан үйл юм байна л да. Тэгэхээр яадаг вэ гэхээр ахлах хамгийн одоо дээд төвчний 3 офицерын санал нийлжиж одоо тэр цөмийн торпедыг харавдаг. Тийм гэж байгаа. Тэр тунд одоо 3 офицер байсан. Тэр 3 тунд яг Василий Архипов гэдэг нэг офицер нь тэрнтэй санал нийлэхгүй. Одоо тэр чинь хажууд нь юм хүн дэлбэрэл эхлэнгүүт за дай эхэлчих гэж бодсон шүү дээ. Тэгтэл тийм Архипов гэдэг офицер эсэргүүцээд бид нар одоо найдвартай холбоо тогтоож иж бид нар цөмийн энэ чинь бол тоглоом биш ээ гэж байгаа шүү дээ. Тэгж одоо эсэргүүцсээр хагаад харуулаагүй гэж байгаа. За нөгөө Америк талаас бол цөмийн хошуутай гэдгийг мэдхгүй байгаа. За энэ үйл явдлын дараа хоёр талын удирдагч за байдал юу н бидний мэдлээс гарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл бид нар тушаал өгсөн өгөөгүй дайнд игдчих болцоотой болчихлоо гэдгийг одоо ухаарч эхэлсэн. Эндээс бол илүү одоо жоохон гулхан буусан байдалтай хилцээр өрнж эхэлж байгаа. 28-нд буюу Хямралын 13 дахь өдөр Кеннеди Хуршевын хоёр захианы эхнийх нь хариу өгөхөр шийдсэн гэж байгаа. Тий. Хоёр дахь захиагийн зүгээр аваагүй юм шиг л те. За энд гэхдээ юу байгаад байгаа юм? Олон нийтэд зориулж одоо дэлхийд дахинд болон Америкийн иргэдэд дэлхийн нийтийн иргэдэд зориулж одоо хариу өгж байгаа нь эхний захианд нь байгаад байгаа. Гэхдээ хоёр дахь захианых нь нэг тэр гол нөгөө Туркт байгаа пуужингуудаа татах тэр тал дээр нь бас хариу өгсөн. За юун дээр бол олон нийтэд бол за бид нар Кубд халдан довтлохгүй. Тэгэд энэний хариуд Хуршев одоо юу Кубд байгаа пуужингуудаа буцаан татнаа гэсэн нэг ийм тохироо болсон. За цаагаараа бараг л зөвхөн Кеннеди Хуршев хоёр мэдж байгаа нэг тохироо болсон. Туркт байгаа пуужингуудаа авахар болсон. Тэ тэрийгэ болвол Хуршев улс төрийн товчонд аач хэлээгүй Кеннеди НАТОд ч хэлээгүй баг. Тэ энэ хоёр хоорондоо тэгэл тохирцсон. За тэг эн чинь бас жоохос хөнжирч байгаа маа 63 он руу орж мороод ингээд явцсан. За тэрийг бол дараа нь юу тайлбарлахдаа Кеннеди тайлбарлахдаа жохон сунжирч байгаа. За Туркт байгаа пуужингууд ерөөдөө хооцрогдсон. Тийм учраас энэ пуужингуудыг шинжлэхтэй бодлогоор бид нэр татж байгаа маа гэж хэд нөгөө НАТОд хэлээд тэгвэл за ингэ шинжлэх гэж байгаа мэд гэд хүлээж яхад нь дахиад өөр газруудаар пуужин байрлуулсан. Тэгэнгүүтээ Туркт байрлуулад яах юм? Энд чинь бол стратегийн хувьд өөр газрууд байрлуулах нь зүйтэй юм аа гэх. Тэр чинь төмөр хөшгний юу баруун талдаа бол хаанч байрлуулсан болно шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр тэнд ингэж байрлуулад одоо Кеннеди тэн дээр нэг тийм жоохон тоглолт хийцэн л байгаа байхгүй. За Хуршев болвол энэ дээр бол илүү одоо нөгөө улс төрийн төвчөнд мэдхгүй байгаа даа. Дээрэс нь одоо улс төрийн төвчөнд хожим мэдлээч гэсэн чинь олон улсад мэдэгдэх ёстой шүү дээ. Тэгжээж нөгөө коммунист блокийн нэр хүндийг одоо цаашаа авч явах ёстой шүү дээ. Тэгэхээр авч явах ёстой. Тэгтэл тэрийгэ мэдэгдээгүйгээс болоод асар их шүүмжилсэн. Тэгэхээр баг Хуршев чинь нас барах биш огцорч одоо суудлаас буусан ганц үед юу байдаг зөвлөлтөй удирдахч байдаг билүү дээ. Тэгээд энэс чи болоод ерөөсө жил гаруй 2 жилийн дараа хэнийг Леонид Брежнев чинь хэний Хуршевыг унгах зохион байгуулалттай одоо хувилдаа явуулаа тэгээ унгачиж байгаа шүү дээ. За тэгээд дахиад одоо жил гарны дараа 2 жилийн дараа Кеннеди халагдсан байдаг. Энэ нөгөө хитрхийн инх тавьж бодлого явуулсан. Энэ нөгөө нэг Америкийн нэг тийм за хувилдааны онол маягийн ч юм нэг тийм юунууд яваад байдаг штэ. Ярианууд яваад байдаг штэ. Энэ нөгөө дэвсгэн үйлдвэрлэгчдийн лобби байгаад байдаг. Энэ дайн хийхийг одоо маш утаа өрсөлдөж харагдаад байгаа штэ. Тий. Украины дайман дээр ч харагдаад байгаа штэ. Тэгэхээр нөгөө дэвсгэн үйлдвэрлэгчид янз бүрийн одоо сонирхлын бүлгүүд байгаа. Татвар төлөгчдийн мөнгөөр нөгөө дэвсгэн өгч штэ. Тий. Тэг улсад дэвсгээ зарах гэдэг. Тэг улс тэгэхээр шин дэвсгийг худалдаж аваа. Тэгээ олон жил нөгөө дайн хийгээгүй том өргөн хэмжээний дайн хийгээгүй удацсан болохоор нөгөө агуулгад хадгалагдсан байгаа хуучин дэвсгүүд зөндөө байгаа. Гэтэл нөгөө шин дэвсгүүд гараад ирсэн тэднийг хаяхаар маш их хэмжээний хөрөнгө хаях гэдэг. Тэгэхээр тэрийг нэг газар айчиж тий зарах хэрэгтэй байгаад байдаг. Тийм учраас тэрний нөхдүүд баг хувилдан хийж байгаа Кеннедиг алдсан болов уу да гэсэн нэг юм нэмнүүд яригдаад идэх шүү дээ. За хоёлоо төр завсарлаад алтан гişүүд нэг дурдчихгүй. За тэг. За өнөөдрийн дугаарыг маань шинжлэх ухаан таны мэдхүн Од Мөндөр сувгийн алтан гişүүд ивент этгэн та бүгд түргэж байна. За Од Мөндөр сувгийнхан маань 2025 оны 8 сарын 1-ээс одоо бид нэр ямарсан хагас жилийнхаа нэвтрүүлгийг хийгээд ард нь гарчлаа тийм.
За тэгээд 26 оны 7 сарын 1-ний хүртэл одоо энэ манай уран бүтээлийн 2 дахь хувилрал. За тэгээд энэ хугацаанд бид нийт шинжлэх ухаан тань мэдхүйн сэдвүүтэй 1550 нэвтрүүлгийг үзэгч сонсогчтой хүрэхээр зорин ажилласан. За тэгээ одоогоор бол талыг нь хичээд байна. Тэгэхээр энэхүү зорилттой хүрэх шинжлэх ухаан тань мэдхүйгтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэйгээр их хэл дээрээ хүргэх энэ ажилтныг маань биднэрт бол маш их хэмжээний дэмжлэг хэрэгтэй байдаг. За тэгээд бидэнд одоо эхэлсэн цагаас маань эхлээд бид нарыг дэмжсэн, итгэсэн хүмүүс бол яхахгүй Одмондөр сүмгийн алтан гишүүд юм байгаамаа. За алтан гишүүд гэж юу вэ гэхээр мэдээж хамгийн түрүүнд шинжлэх ухаан тань мэдхүйг Монгол түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулах те бид нартэй нэгдэх хүсэлтэй тийм хүмүүс. Тэгээ бид нар бол Одмондөр сүмгмонд Facebook дээр алтан гишүүд гэдэг нууц групп байдаг. Тэгээ одоо энэ нэвтрүүлгүүд маань лайвууд маань хамгийн анх одоо радиогоор YouTube-ээр хүрэхээс өмнө алтан гишүүд групп дээр бичигдэх юм байгаа. Тэгэхээр Одмондөр сүмгийн алтан гишүүн босноор та яах вэ гэхээр мэдээж хамгийн түрүүнд шинжлэх ухаан тань мэдхүйг одоо түгээхэд хувь нэмрээ оруулж байна. Хоёрдугаарт манай одоо лайв нэвтрүүлгийн бүх бичлэгүүдийг хамгийн түрүүнд сонсно алдаа оноотой нь харна. За нэвтрүүлгийн дундуур комментаар бид нартай холбогдох бас боломжтой байдаг. За тэгээ мөн 4 сарын 29-нд бид нар Одмондрын төрсөн өдрөө тэмдэглэдэг. Энэ арга хэмжээгээ бол бид нар зөвхөн алтан гишүүдтэйгээ Одмондрынхаа маань хамтарч яадаг юм байгаа. Энэхүү арга хэмжээнд үнэгүй оролцох боломжтой байдаг юм аа. Тэгэхээр та бүхэн хэрхэн алтан гишүүн болох вэ гэхээр Худалдаа хөгжлийн банкны за IBAN нь 94000 IBAN-тай 41904518 дугаартай дансанд 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утхан дээр нь өөрийн Facebook нэр болон утасны дугаараа бичээрэй. Тэгэхээр энэ манахаас тань руу холбогдоо таныг өөрсдийн Facebook-ийн алтан гишүүн групптэй, нууц групптэй өрн оруулах юм байгаамаа. За тэгээ та бүхэн алтан гишүүн болохыг хүсье. Шинжлэх ухаан тань мэдхүйг Монгол түгээхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл Худалдаа хөгжлийн банкны 94000 дугаарын дансанд 100,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утхан дээрээ өөрийн Facebook нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. За ивент итгэгчтэй баярлалаа. За баярлалаа. За тэгээд үндсэндээ хоёрт одоо нэг одоо ил нэг хэсэгтээ даалд нэг хэсэгтээ ийм хоёр тохироогоор одоо энэ хоёр улсын удирдагч маань хоорондоо зөвшөлдсөд тэгээд одоо Кубын Пужингийн тулгарл үндсэндээ өндөрлсөн дэлхийд дахин цөмийн дайнаас одоо хилтэрсэн ийм үйл явдал болсон байгаа. За тэгээд одоо ер нь талаас нь ингээ бодглохлоор болсон үйл явдлуудыг ингээ харахлаар юу буруугаар эргэж болох байсан бэ? Юу дэлхийд одоо цөмийн дайнд хүргэж болох байсан бэ гэд бодглохлоор нэг хитэн за 3 том одоо юм байгаа юм л да. За санаандгүй зөвшөөрлөгөө товтлогоо гэж байгаа. Энэ би бүр гайхсан бохгүй юу? Цөмийн зэвсэг хэрэглэх эрх батальоны төвшөнд байсан гэж байгаа. Дунд төвшөлийн оцороо цөмийн зэвсэг хэрэглэх хэрэгтэй байсан. Энд одоо ямар нэгэн алдаа гарч болох байсан. За одоо нөгөө тухайн холбоо найдваргүй ирсэн гэдэг байгаа шүү дээ тий. За алдаа гарч болох байсан. За тагнуулын онгоц түрүүний нэг U2 тагнуулын онгоцыг буудаж унасан гэж байгаа шүү дээ. За тэрийг одоо ямар нэгэн байдлаар бөмбөгдөгч онгоц гэж андуураад за одоо тэр чинь цөмийн бөмбөг унжирлал гэж унжирхнэ л гэж бодсон шүү дээ. Үхэх юм бол буужинга харваад үхнэ. Гэх магадaltaй. Тийм одоо аюултай нөхцөл байдал үүссэн гэж байгаа. За энд нөгөө нэг ерөнхийдөө нөгөө нэг газрын тулаанууд одоо нөгөө юунууд бас болох боломжтой. Одоо цэрэг хоорондын хураа замын за далайн ч юм уу тэр байлдаан ч гэсэн болох боломжтой байгаа шүү дээ. За энд нэг би бүр мэдээгүй байсан. Тэгээ мэдчихэд бүр гайхсан бас нэг юм байгаа даахгүй. Тактикийн цөмийн зэвсэг гэж байгаа. Одоо байгаа энэ том төв хоорондоо алгасгчийн юунууд байгаа шүү дээ. ICBM гэж яриад байдаг. Тэд нар чинь болвол юу стратегийн цөмийн зэвсэг гэж явдаг. Тэгтэл тактикийн гэдэг нь за хүчний хувьд одоо Хирошима Нагасакид хайсантай адил хэмжээний хүчтэй мөртлөө тулааны талбарт хэрэгэлдэг гэж байгаа. За эдний хамгийн тод жишээ нь Америкийн Дэвид Крокет буужин гэж байгаа. За энэ дэр одоо манай юу найруулагч зургийг нөхөх бах Дэвид Крокет гэдэг нэртэй. Тэр нэг зургийг ингээ харахаар зүгээр минимат шиг хошуун цөмий аим шүү дээ. Тий. Тэгээ бүр гайхаад байгаа байхгүй. Одоо юу гэсэн юм бэ? Дунд тушаалын одоо офицероо цөмийн зэвсэг хэрэглэх хэрэгтэй гэдэг чинь. Ямар амар. Тий, тухайн үед нөгөө нэг юуны одоо тухайн үеийн одоо артиллери буюу одоо их буунууд те. Их бүү болон пуужин гоц катюшанууд гэсэн үг шүү дээ. Ер нь бол те. Тэр катюшанууд нь бол үнэхээр цэц муутай.
одоо байгаа ундаггүй. За ингээл 20 30 50-аар нь харж ирсэн нэг юм тэр яг унах гэсэн зайга байгаа ундаг ч юм уу те. Тэгэхээр тэдгэрийг цөмийн хошуутай болгочихлоор онохгүй байсан ч гэсэн тэр хаваар бүхэлдэн сүрүүлдэг гэж байна. Ийм одоо аюултай. За одоо яг зургийг өгсөн байна. Ийм юм нэг одоо цөмийн хошуутай байна гэдэг чинь аимшигтай байхгүй. За тэгээд удахгүй одоо precision буюу одоо цэцэн сайжирсан. За тэрнээс одоо энэ жижиг цөмийн хошуунуудаас арай одоо хямд буужингууд гарч ихэлснээр энэ одоо хэрэглэнээс гарсан байгаа юм л да. За зарим улс төр судлаачид болохоор одоо ийм аимшигтай зэвсэг байж болохгүй гэдэг одоо ухамсарын үүднээс харин тий. Ухамсарын үүднээс энийг гаргасан гэж яриад би бол тэгж бодохгүй байгаа. Ягаад гэвэл цэргийн хүмүүс тэгж сэтгэдэг хүмүүс биш байхгүй. Тий. За хямд пуужингууд гарч ирсэн болохоор одоо хэрэглэнээс гарсан зам гүр үйлдвэр зэвсгийн агуулга за хуйх танк зэргийг устгахад бол ийм одоо нарийн цогцолт хийж чадж байгаа үед бол цөмийн зэвсэг бол хэрэггүй шүү дээ. За ийм устгахад одоо зүгээр одоо байгаа нэг хаймар энтер гэсэн пуужингууд байгаа шүү дээ. Тэднэрээс цохилт үзүүлчих боломжтой болсноор одоо хэрэглэнээс халагдсан байгаа юм бурхан минь тий. Харин тий ямар аимшигтай юм бэ юу. Тий. За тухайд Оросын одоо айрам материалын төвшин тактикийн цэвэн зэвсэг хэрэглэж болно гэдэг байсан. Тэгэхээр нөгөө буруу ойлголтоос болоод нөгөө нэг шууд эсвэл буруу ойлголт байх шаардлагагүйгээр зүгээр л өөрөө мэдээд харвчих боломжтой байсан гэдэг аюул байгаад шүү дээ тий. За хэрвээ ийм хэмжээний тулаан бол Кобус мэдээж хамгийн түрүүнд Кобус за нөгөө талд магадгүй Флорида мууж зүгээр газрын хөрснөөс арчигтна юу ч үлдэхгүй болно. Тэр их радиашн те цацрагтай газар хүн амьдрах гарахгүй болно. Бид нар чинь бүгд далаагаар юу муугаар яваад яваад гэн. Тэгэхээр нэг ширхгэн л юу гэж бодхолэр Тэгээ эн чинь нөгөө Хирошима Нагасакидтэй хоёр бөмбөг штэ. Хэрэг хэмжээний те хоёр хотод унж байгаа хэрэг хэмжээний хохирол учрлаа. Гэтэл энд чинь нөгөө нэг талаас нь нэг хоёр бөмбөг унгаад орхих биш байгаа. Тий 50 60. Хоёр талаасаа цөмийн хушуутай. Тий. Ингээд хоорондоо шүршилсэн гэсэн үг тий. Тухайн үед Америк 27 мянган цөмийн хушуутай, Орос 3600 цөмийн хушуутай байсан. Ийм аюултай үйл явдал болох шахсан байгаа даамаа. За тэгээд эндээс ер нь ямар үр дагавар гарсан бэ ингээ бодхолоор за Кеннедиг одоо удахгүй нас одоо буудуулаад нас орсон шүү дээ. За тэр хүртэл ямар ч нэр хүнд сайжирсан байгаа бол улсын төвшөнд. За юу л ахгүй ер нь Америк одоо олон улсын төвшөнд нэр хүндийн хожоотой Хуршев дотоод одоо Орос стратеги хожоотой. Тийм л одоо тохироо хийсэн байгаа юм л да. Яг нөгөө нөхцөл байдал ингэж иргэсэн учраас дайн дэгдээгүй учраас Куб тодорхой байдлаар нөгөө Америк нэгдсэн улсын өөрсдийн дотоодын үйл ажиллагаа улс төрд нь нөлөөлөх гэж тэр оролдог байсан тэр орлогоудаас салсан байж тээ. Гэхдээ дайн болцсон болоогийн дуусах байсан. За тэгээд Туркийн пуужийг татуулсныг одоо Кастро бол ерөөсөө мэдээгүй. Оросын улс төрийн товчоонч мэдээгүй. За энэ дээр бол дараа нөгөө Хуршевыг унах болсон янз бүрийн шаардлагууд нь гэвэл улс төрийн товчооны зүгээс гэвэл илүү лавшруулсан шаардлага тавьж болох байсан. Одоо жишээ нь өөр одоо янз бүрийн коммунист улсууд за жишээ Вьетнамын дайныг гарахгүй байж болох байсан гэдэг ч юм уу тий. За тэгээд өшөө өөр газруудад ингэ пуужингийг татуулж болох байсан гэдэг ч юм. Эсвэл Туркийг бүр НАТО-гоос гаргах шаардлага тавьж болох байсан гэдэг ч юм уу. Тийм одоо юу тавьж байгаа юм. За Кастро бол жишээ Гуантанамог одоо буцааж юуг Кубын мэдлэлд өгөхийг шаардж болох гэсэн. Энэ хамгийн их бухимдсан хүн бол ер нь бол Кастро л да. Тэнгүүтээ Кастро энэ юуны өмнө ч гэсэн энэ пуужингийн тулгарлаас өмнө ч гэсэн ер нь бол Хуршевыг аюу сул байна. Ерөөсөө хүчтэй төмөр нудрага үзүүлэхгүй. Тийм учраас бид нэр Хятадтай илүү ойрхон ажиллана гэсэн сүртүүлгийг тавьж ирсэн. Тэнгүүд энэ нөгөө нэг Хуршев пуужингийн хошуунуудаа Куб даваач 50 гуулсан бас нэг сэжүүр нь тэр ихгүй яг тэгвэл Куб юунаас холбоо тасалчих гэдсэн. Зөвлөлтөөс холбоо таслагч явах гэдэг ер нь холдчих гэдсэн тий. За тэгэд энэ юунаас одоо энэ пуужингийн тулгуурлаас үүдэлтэй цөмийн харилцан сүрэл гэдэг mutually assured destruction гэдэг шүү дээ тий. Энэ ойлголт гарч иж байгаа. Эн чинь бол цөмийн дайнаас бол хинч хожихгүй байна гэдэг. Яг тэгвэл аль аль нь нөгөө талаасаа цөмийн пуужийг харуулахгүй хэмжээнд
одоо өрссөн цогцолд үзүүлж чадахгүй байгаа байхгүй. Яг бол өөр олон газрууд ингээ байрлуулсан хаана байгаа гүйтэд мэддэхгүй байгаа. Дээрээс нь пүнжиг шөмбөгч онгоцнууд ч хаасаг ингээ явж идэг. Тэрийг бол яг зэрэг одоо бусад юутайгаа зэрэг устгах чадахгүй те. Ганц ч юм уу 3 4 хэн цөмийн пуужингийн их усэр үлдчихэл тэр бол дахиад том хотод устгах чадна шүү дээ. За тэгэл эндснээ нөгөө нэг талд юугаараа цөмийн зэвсгэрээр өрсөлдөд байдаг, нөгөө талд цөмийн зэвсгэр устгах нөгөө үзэл санаа шүү дээ. Тэрүүгээр өрсөлдөд байдаг ийм одоо үйл явдал эхэлж байгаа. За нөгөө нэг хоёр тал ингээд дэлхийн ер нь том гүрнүүд харилцсан цөмийн зэвсэг гүйжүүлэх хөтөлбөрүүд бас энэ үеэс ингээд ер нь яваад эхэлсэн байгаа. Яаж их нөгөө нэг mutually assured distraction гэдэг үг нөрөө тооцоолохлоор майд гэдэг үг болчиход идэг шүү дээ. Харилцсан тохиролцсон сүрэл юм. Тий, харилцсан тохиролцсон сүрэл, галзуурал маяг юм болчиход байгаа шүү дээ. За энэ дээр бас нэг маш сонирхолтой юм гарсан. Тэр нь болохоор Москва, Вашингтонтой шууд холбогддог hotline буюу одоо хоёр улсын удирдлагч уцаар ирсэн гэдэг шүү дээ. Шууд хоорондоо уцаар ярих. Одоо янз бүрийн үйл ойлголцол энэ төр юмнаас сэргийлэх тийм шугам одоо анх удаа гарсан гэдгээ. За тэгээд стратегийн зэвсэг гэдэг ойлголт буюу одоо улс үндэстний хувь заяаг шийдэж болох геополитикийн үйл явдлыг ганцхан удаагийн цохилтоор товтлогоогоор шийдвэрлэж болох зэвсгийг стратегийн зэвсэг гэдэг. За энэ одоо нөгөө биологийн зэвсэгч хүртэл одоо энэ стратегийн зэвсэг гэдэгт ороод ивчтэй юм лээ. Тэгэд энэ зэвсгийг одоо бага болгоо цөөрүүлэх, багасгах гэдэг тийм янз бүрийн хөтөлбөрүүд санаачлагдаж хэрэгжиж эхэлсэн. За энэ дэр бол хамгийн түрүүнд устгасан одоо хэрэглэнээс гаргасан зэвсгүүд бол нөгөө түрүүний ярьсан тактикийн цөмийн зэвсгүүд байгаад байгаа. За энэ дэр би бас нэг үзэгчд сонирхуулаад нэг сони ярьчих гэж бодоод байгаа. Doomsday clock гэдэг нэг ойлголт байдаг. Тэр нь болохоор одоо улс төр одоо цөмийн зэвсгийн эрдэмтэд физик одоо цөмийн физикийн эрдэмтэд гэсэн үг шүү дээ. Тэр эрдэмтэд болон одоо геополитикийн шинжээч ингээд хоорондоо ярилцаж хэлэлцээд дэлхий одоо цөмийн мөхөлд за дэлхий зүгээр ер нь ямар нэгэн мөхөлд хэр ойрхон байгаа вэ гэдгийг одоо тэдэн минутаар гэж одоо заадаг нэг тийм doomsday clock буюу энийг би мөхөлийн тоолуур гэж орчуулад байгаа. За 1947 онд эрдэмтэд данх санаачилсан энэ гэхдээ яг одоо бодитоор ингээд биеэр байж идэг цаг биш л те зүгээр зарладаг байхгүй. Одоо бүр вебсайт нь ч гэсэн байж идэг doomsday clock гэдэг ингээд хайгаад үзэх юм бол за тэрийг нь бол зүгээр ингээд дэлхийд дахин зарлаад тухайн үед бол 7 минут гэж зарлж ирсэн 1947 онд гэдэг чинь яг хүйтэн тань эхэлж исэн үе. За тэгээд 7 минут гэж зарлаад гол агуулга нь ер нь цөмийн зэвсэгтэй гүрнүүдэд харилцаа ямар байгаа вэ? Хэр хүйтэрч гинү? Хэр харуулах магадaltaй байна уу гэд. Одоо бол Америк, Орос хоёр бас хаа очиж нэгнэргөө цөм харуулчих хэмжээнд биш болчиход байгаа шүү дээ. Тий, тэгтэл одоо гол аюултай нь яаж мэдэх нөхдөд чи одоо Пакистан болчиход байгаа байхгүй. Ирак. Тий, Ирак. Тийм нөхдөд болчиход байгаа. Тэрнээс болоод одоо жишээ нь 1947 онд Америк Оросоос голдуу хамааралтай байсан бол одоо ингээд өөр тоглогчд ороод ирэхлээр тэрнээс болоод ингээд цагийн зүүн урагш хаашаа ингээд хөдлөөд идэх тий. За 1953 онд хоёр улс халуун цөмийн бөмбөг туршсан. Анх удаа термонуклеар бөмбөг туршиж байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол 2 минут болгож артуулж исэн гэж байгаа. Яг тэгвэл энэ бол үнэхээр аимшигтай бөмбөг гэ тий. За 1960 онд нэг одоо яг пуужингийн тулгарлаас өмнө нэг харилцаа жоохон сайжирсан. Тэгэхэд бол 5 минутаар ухраагаад буцаагаад 7 минутан дээр нь байрлуулж исэн гэд. За пуужингийн хямрал бол энэ ч нэг 13 хоногийн турш болж байгаа үйл явдал учраас тухайн үед нэг дүн шинжилгээ хийж цагаа хөдөлгөж амжаагүй. Энэ магадгүй нэг хэдэн 7 хоног хэдэн сараар даамжирсан бол магадгүй бүр 1 минут бүр хэдэн энэ ч мөр секундаар тооцогдсон юм бэл. Тэгэхээр бүр 15 секунд ч юм уу тэгж ойртуулах магадaltaй байсан гэж ер нь үзэж байгаа байхгүй юу. За тэгээ 1963 онд туршилтыг одоо хийсгэж одоо нөгөө цөмийн туршилтыг хийсгчлэн хориглох гэрээ гэдэг юм байгуулагдсан. Энэ үед бол бүр 12 минут болгож ингэж тэр одоо зүүгийг өргөжлүүлж ясан гэдэг юм л. За сонирхолтой юу юм бэ шүү. Hotline нь тэр хоёрыг яг тэр хямралын үеэр байгаагүй юм байна. Байгаагүй тий энд байгуулагдсан. Тий 63 онд бий болсон юм байна. Тэгээ энэ хоёр ер нь бол утсаар ярьж байгаагүй гэж байна. Утсаар ярьж байгаагүй хараа энэ бүх харилцаа холбоо тохироо ер нь бол албан захиад нөгөө Telegram, fax тий монголоор цахилгаан гэдэг шүү дээ тий. Цахилгаан холбоогоор явдаг байсан гэж байна. Энэ хоёр гэхдээ амьдаар бол 15 цагийн турш. Яг ингээд би биерээ амьдэр гинэ одоо тий би боддороо уулзчихсан хүмүүс юм байна.
Тий, яг энэ юунаас хойш гол дэвшил нь ер нь бол тэр гэж яриад тэр хотлайн гэж яриад байдаг шүү. Тэгэхээр тэрийг хичнээн чухал болохоос ойлгосоор байна да. Тэр шууд холбоо. Гол нь үйл ойлголцол гарах вэ гэдэг юм байгаа байхгүй. Тий. Одоо бол үйл ойлголцол гэхээр биднэрт одоо төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. Тий, одоо улбаа харилцаа хичнээн сайн болчлоо. Тэгтэл тухайн үед одоо ингээл зурагт радио гэдэг юм чи одоо ингээл юугүй ялангуяа радио цахилгаан чи ордог алдаа мад гарах магадaltaй гэдэг ч юм уу тий. За тэгээд одоо ингээд одоо хамгийн сүүлд сонирхолтой нэг мөхлийн тоолоор одоо ямар байдалтай байгаа вэ гэхэлэр 89 секунд болцсон байгаа гинэ. За буюу одоо чи 1.5 минут гэсэн үг шүү дээ. Яагаад тийм болсон гэхэлэр за мэдээж Украины дайм байна тий. За тэр дээрээс нөгөө хятад энтхүү Пакистаны цөмийн зэвсэг байгаа. За энэ дээр нөгөө эн чинь нөгөө гол цөмийн зэвсгээс үл хамаарах хүн төрөлхтний мөхлийг бас яриад байгаа юм чинь тэр дунд цаг үеийн өөрчлөлт энэ дээр бүр химэл уяны хөгжил хүртэл ороод ирсэн байт юм лээ. Химэл уян одоо нөгөө өөрийн гэсэн ухамсартай болоод ингээл хүн төрөлхтний болчих гээд байгаа шүү дээ. Тиймэрхүү юм яригддаг болчиход байгаа. Цаг үе тэрийг хүртэл тооцож үзээд одоо ер нь 89 секунд болчиход байгаа шүү. Сая 2025 оны 1 сард 90 секунд байсныг 89 секунд болгож хөдөлгсөн байгаа юм лээ. За иймэрхүү үйл явдал байна. Маш сонирхолтой дугаар байлаа. За шинэ жилийн анхны дугаараа хөтлөгч, орчуулагчтай өвлөгч Мөнхбаатар болон Мөхцөл миний вид та бүгд төрлөө. Та бүгдэд шинэ жилийн ухаан таны мэдхүн Од Мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од Мөндөр сууг, NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг спортын бараагийн маркас өрөөтэй Заяа спорт шоп мөн Од Мөндөр суугийн алтан гишүүд дэмжин та бүгд төрлөө. Бүгдд нь шинэ оны мэд төргий. Шинэ оны мэд төргий 2026 он амжилт бүтээлээр ариун байх болтугай. Баярлалаа баяртай. За баярт. Гоё нэвтрүүлэг байлаа шүү. Янзтай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од Мөндөр суугийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.